За Батшгаа сэдвэрээ. Гурлаа ирж үлээ л та. Садгаж ирэх болох гэдэг хөө. Ямар сайн хайц. Залах уу би тань сонсох чи тэхгүй л айгуул намайг илүүгээрээ 30 минут хүлээж гэдэг ч багт. Байна. Хөөс чи хайчваа. Харин би тайлбар яг заах гэж байж л тайр эхлэх гэж байна уу? Үгүй эхлэх гэж чамааг хүлээгээл ажиллаа. Тайр дээр нэг шүү. Тайр наанасаа гараад энэ нөгөө баян зүрхийн товчоо байдаг штэ. За. Тинт хүрээд ирэж би нөгөө дараагийнхаа сэдвийг олчих шиг байна. Үгүй ярьж байгаад хэлж мэлдгүй юм уу? Тайр харин над дээр хүрээд ирэх боломж байна. Би бас одоохондоо очих боломжгүй болчих. Чи яа хонхор явцсан бэ? Тэ? Явсан юм аа. Үш ганцаараа сэдв сонгодог болчихсон бол гуруулаа суух хэрэг юу байсан бэ? Үгүй тайр шууд төвшөөрн би зүгээр ихээр чи харуулах гэдэг байхгүй юу? Яах вэ? Гэхдээ одоо тэд наа чин саний юм тий? Хаана очсон зогсож байгаа юм. Гайхмаар. Яах юм уу гээ? Одоо явъя да очиад үзье. Наач гэхдээ саний юм болцсон байж болдгоо шүү. За хаашаа яваад байна да. Харин чоолж өгөхгүй л шүү дээ гэж. Гол мол дээр дуудаад яах гээд байгаа юм л да. 3-4 машин бөөгнөрсөн. Та тийшгэр тэр зогсож шүү. Тэр зогсож байна. За юу вэ? Харин явж исэн чинь бүр энэгээр ингээд айлууд айгу хэцүү мэцүүгээ яриад ахаар нь буугаад ирээ үтсэн баггүй юу? Гол юу? Гол энэ хөлийн гол гэдэг гол гинэ. Гол нь энэ гол ингээд өвөл болгон халаа тушин болоод энэ хавийн айлуудад бүр бөөн хүндрэл учирд юм байна. Тэгээд энэ айл бүр тэгээ ус ороодглоор ингээ хашчаад байгаа юм. Энэ айл хашчаад тэгээд одоо энэ замын ингээ уртлын айлууд тэгэнгүүтээ энэ айл майлын машин ингээ шууд өсөн дотор машин зогсчиход байгаа юм уу? Тийшка. Энэ чи гол юм чинь халаа ташин болно штэ. Энэ айл чи ягаа өөрөө голын ирэг дээр ингээ байж. Харин тийм ээ гэчээд улаастай гүүр сэлб голын дагуу дондог дурлахмын аршааны дагуу тэгээ баруун тишээ 61-ийн гарны дагуу гэд нэлээ олон газар байгаа юм шиг. Гэтэ чаа голын ирэг дээр мах шарж идэх болж байгаа баг гэсэн чи. Мах айл байли. Тэр одоо чухал биш гэдэг ой мөгийн чи одоо юу болоод байгаа юм бэ? Баахан камер дагуул ирж байгаа. Энд чинь юу болсон бэ? Би тав ирлөө явж исэн юм аа энд. Халаа тушинтойг нь мэдсээр үз газараа наймаалдаг асуудал эдэр байдаг гэд уншижсэн шүү. Үгүй ээ. Тийм шүү дээ. Тэгэхээр яг хөндөх асуудал бол мөн баг. Баян зүрхийн онцгойд хандж байгаад яг албан ёсны ингээд ямар асуудал үүснэ гэдгийг нь асууж байгаа. Газар хэдүүл явчихъя ууслаа. Тэгээд намайг нэг хойноос уулгав тий. Эндээс л эхэлж байгаа юм шиг байна шүү. Чүүд ямар нэгтэй гол юм бэ? Бидний хараа. Одоо цаашаа бүр хашааргуу ороо авчиж. За ингээд шууд хашаар. Энэ одоо гол нь юм уу, булган юм уу тий? Ой ямар юм бэ? Энэ хараа устаа газраар явж болохгүй юм шүү. Түр цөмөрх юм байна. Үгүй энэ жоохон гайгүй л шүү. Үгүй чи жоохон юм. Юу шороотой юу? Энэ буурчилда тэр машин юм шүү. Хатуу мөстэй газраар явах хэрэгтэй юм шүү. За бууй. Тавтаа сайхан байна. За бууй тэгтээ хой болгоомжтой буугараа. За тэгэхээр бид нар бас энэ баян зүрх дүүргийн 35 дахь хороонд ирээд байгаа тий. Тэгээ эн чинь ер нь одоо ингээд жил болгоо энд ингээд халаад туш ингээд үүсдэг юм биш үү? Тий. Ер нь одоо хичнээн жил яг энэ асуудлаар ингээд онцгой байдлаар энд ажиллаж байгаа. Тэгээ энэ Баатар орхон маань ерөөхдөө яг жилийн жилд ирүүлсэн ингээд халаад туш үүсдэг. Гэтэ нөгөө айлуудын нөгөө тэлэлтээс болоод нэмэгдээл ирээд байна. Энэ дээр хасагдахгүй дагуу нөгөө мэдгдэл өгнө. Мэдгдэх ууц газрын албатайгаа холбогдоод хамтарсан. Иргэдийн ярьж байгаа юм болохоор эрхээ мэдээд байдаг. Намааг ирж хамгаалж өг гэдэг. Улс намайг харахгүй байна. Нөгөөсөндөө хин нэгэн этгээдээс л одоо буруу хайгаад байдаг. Яг үндсэн юун дээр бол ерөөсөө хүний буруутай үйл ажиллагаанаас л болж ерөөсөө өөрөө мэдэж энчээ буучаад эрсдлээ ерөөсөө тооцохгүй, айлгууд л хангахгүй байна. Энд хүн амьдрах ямар ч боломж байхгүй. Ямар ч угаасаа яаж ийм мөсөн дээр амьдрах гэж чинь. Харин би чамаас зүгдээ. Чимээг байхгүй нөгөө дагигч чинь. Онцгойгийнхаа хүнээс яриагаа аваад байгаа юм уу? Ер нь одоо ингээд нэг айлыг ингээд халаад аврах тэр хүсээд байгаа одоо аюулгүй болоход тэр хичнээн төрний зардал гарах уу? Төрөөсөө техникүүд ажилладаг. Энд чинь зөвхөн нөгөө хүний өвчээр яагаад гэхгүй дандаа л хүнд машин механизм яг айлууд руу орохлохгүй тул ингээд сувгчлал татчих. За түрүү жил та харсан бах тийм ээ нөгөө сэлбэ дээр юу өвлийн үн дээр мөсийн зөөсөн шүү дээ. Халаа тушин гэдэг чинь яг юу гэж тодорхойлдог гэдэг лээ. Халаа гэдэг чинь одоо ингээд голын энэ ингээд дээгүүр нь ус явцсан байгааз хүлдсэн мөсөн дээгүүр ус урсдээ шүү дээ. Тэрийг халаа гэдэг юм байна. Хүлдсэн мөсөн доогоороо урсж байгаа усыг тошин гэдэг юм байна. Тэгээ халаа тошин гэдэг бол хоёр өөр ойлголт хэрнээ.
Энэ хоёр нэгдсэн тохиолдолд халиа тушин гэж нийлүүлж хэрэгэлдэг гинэ. Сайн байна уу? Та энэ айлаа өгнө үү? Энд одоо хичнээн жил буусан. 4 жилээ. Гол та мэдсээрэж энд газар авсан юм уу? Айл яшин бас хэцүү байсан л да. Тэгээд одоо аргагүй ихэнд. Би анханаас айгүй дургуулсан. Энэ үерийн ам дээр минь 2 ажил яах юм гэсэн маань. Тэр айл нь хашаага зарах гэдэг бидний аргагүй ихэнд авсан л да. Хэдээр авсан? Сая 5 дугаар авсан. За одоо өвөл ингээд бүр халиа тушинд ороод 100 бол үер буул бүр урсах юм биш үү? Харин одоо ингээд нөөц наталгаа хайш нөхөр мэдгүй тэгсэн газар байхгүй байгаа. Одоо ихсэн бүр ингээд энэ устаа ноцолцороод өөрөө ханиад минь төрчих. Яг нэг зарсан хүндээ та хийж үзсэн энэ газрын гэрчлэгээ байна уу? Байхгүй газрын гэрчлэг. Өөр мөнгө чинь л авсан юм шүү дээ. Монгол хүний муухай занлага байхгүй. Энэ нөгөө зундаа болохоор ингэж ус мус урсаад булган гарч ирээд байдаг юм байна л да. Айгу гоё өдөг гинэ эн чинь. Гоё ногоороо уусаа байнга л амьдарч амар сайхан тэгшгэн талбайтай байгаа үстэй. Тэнгүүд энэ чинь ингээ одоо энэ бол 2 айлын газар байна те. Яг энэтэй адилхан 2 айлын газар яг 35 дугаар хороон дээр нэг хүн 2 айлд зарцсан байгаа байхгүй. Сайхан тогтчуулангуудаа зарцсан байгаа байхгүй. Тэгээ нөгөө зун нь болохоор нэг сайхан бараг л цусан шиг байгаа шүү дээ энэ хавь чинь те. Тэнгүүтээ өвлөн жиг хийж идэ үзүүлээд ингээд ус гараад ирдэг. Тэгээ нөгөө онцгойгийн залуучууд нь одоо яах вэ гэд нөгөө эрч дээр очиж гин. Тэгсэн чинь нөгөө эрч нь үгүй одоо яах вэ? Нүүн ихлээр 20 сая төгрөгөөр шатах гээд байна. Тэгэхээр нүүхгүй ихлээр одоо бас хэцүү байгаа дээ. 100 л одоо аргын олондоо зархаас гээд нөгөө алдсан аргаараа эргэж мөнгө олно гээд. Тэгээ ерөөсөө ингэж яагаад ингэ халиа тушинтай газар хүмүүс амьдраад байдаг вэ гэхээр нэг шалтгаан ингэ дамлаж зараал нэгийг хуураад одоо нэг заллингийн маягтай л гэсэн. Дорндод яриа авахд хажууд өгцөн ямаа амилсан. Тэгээ сая яриа авч байгаа харсан чи хажууд өгцөн шүү. За дагийн шууд дуусч байна уу? Очих уу? Эвгүй би очие. За баярлаа. Болчихоо. Болчлоо. Дэшүүр хүмүүсмөр харилтий. Та ингээд тийш ардаа баг нуушиг болсон байгаа зү. Тэр одоо бүр тэр үзүүрийн айл гэхэд энд ерөөсөө ингээд 10 20 жил амьдарч байгаа айл гэж чинь. Ердөөсөө нүүдгөө. Тэгээд хүндрэлтэй нөхцөл байдал бас үүсдэг юм байна шүү. За гурлаа юу яадах вэ? Нэг нь энэ хорон дээр очиод ер нь одоо энэ халиа тушинд өртцсэн айлууд 100 үерт өртдөг юм уу? Тусламж авд юм уу? Яадын идэв гэдэг ямиг нэг нь асууя. Хоёр нь яваад айлд орж идэх үү? Би ер нь газрын албаны хүнтэй нь уулзсан. Одоо энэ чинь зарж л байгаа юм чи худалдаа хийж гэрчлэгээ байгаа мó гэдэг тодруулах юм. Яагаад өгдөг юм уу, өгдөггүй юм уу гэдэг нь тодруулъя. За тэгвэл би бол айлд орж үзмээр байна. Тэг дурлаа. За тэгвэл ингээд дурлаа салъядэхгүй. Үр хүүхдээ, эрүүл мэндэ, эрсдлээ адаглаад бүр зовж олж байгаа мөнгө эд хөрөнгөө ерөөсө бодохгүйгээр ийм газар амьдрал байгаад байна гэдэг бас л иргэний хариуцлага талаас эвгүй маа. Машинаа сольчлоо. Дагигч хишээ хоёрыг орхиод танаа машин руу ороод ирлээ. Бас замдаа мэдээлэл цуглуулъя гэж бодоод. Зөөл яв. Наа чи юу гэдэг ш. Гинт цөмрөш. Яг нүүгээд шаардлага тавингууд нүүж байгаа, биелүүлж байгаа айлууд ер нь хэр их байдаг. Яг хуулиар бол биднээс бол ерөөхдөө яг шууд нүүлгэн шилжүүлэх үүрэгтэй. Онцгойдлын байгууллагын чиг үүрэг дээр. Тэгэхээр нүүлгэн шилжүүлэхээр энэ хүмүүс чи өөрсдөө бас гүйдэх нөгөө сургууль цэцэрлэг, за ажлын одоо ажилтайгаа ойрхон автобус унааны буудалтайгаа ойрхон гэдэг юм асуудлууд ирдэг. Тэгэл одоо ингээл тэгээ нүүлэхгүй бол яах ёстой вэ? За биднээс өөрсдөө ингээ аргалаад байж яа гэдэг. Нимгэн бүстэй гэсгээр цөмрөн гэж шүү. Яг тогроо шиг явахгүй болохгүй юм биш үү? Аха би танаас нэг нүгөө асууя. Та яг үннээ хэлээрэй. Яагаад тэгэхээр хүмүүс маш их худлаа яриад байдаг учраас танах одоо энэ 35 дахь хоронд яг хэдэн жил амьдарч байгаа вэ? Одоо би яг өөрөө бол энд 8-9 оноос эхэлж амьдарч байна. Одоо энэ халиа тушин танаад яаж нөлөөлж байна? Ер нь бол халиа тушин орж ирнэ. Тэрнээс эргэн өөрийнхөө яваар бид нэр ингээд энэ ойр авийн хайлуудыг нийлж энэ далан босгосон ингэж. Танаад нүүхийг шаардсан хуудас иржсэн үү? Зүгээр албаны усаар нэг бол юу ч зүгээр ам мэдүүлгээр л өгчээсэн яг. Тэгээ яагаад нүүдгүй? Чинь бид нар чинь олон жил болж байгаа. Хоёр дахь энэ худлаад авцсан. Эндээсээ нөхөр өөр газар хаана очих буух вүлээ. Зөндөө асуудал байгаа учраас. Тэр назах нь ажилтайгаа ойрхон, сургууль цэцэрлэгтэй арай ойр. Тийм учраас бид нар эндээс нөхөр нэг өсөхгүй байгаа. Танах газрын гэрчлэгээтэй юу? Газрын гэрчлэгээтэй. Танах энэ хашааг хэдэн төгрөгөөр худалдаж авч ирсэн байхаа? Би 5 сая төгрөгөөр л авсан да. Ингээд чинь ингээд дагуутай айл байсан. За шүн тэгээ хэдийн үед усарч 2-3 цагийн үед гэрлүү бүр ороод ирсэн. Тэгээ айлын хашаанд одоо гуугаад гэрээ барьсан байгаа юм уу тий? Айлын хашаанд энд гуугаад гэрээ барьчихад одоо ингээ үйлчж байна. Ааха. Та ингээ өдөр болгон тэмдэглэж. Оо чи ерөөсө анхал сар өдөр ямар байна одоо тэр болгоныг өөрөө тэмдэглэдэг. За. Ус гэнэт сэтэрч орж хүргэн отхон юм дунд хөө хан том хөө болроо битэд автжээ охно машин цуузгаад шууд гэрээ боозгаж уснаас
ам алтгарлаа. Тийм байна. Нүү гэж Би бодох одоо нүүхлээрээ би одоо хаана буух юм мэдгүй газар мазар байхгүй. Яагаад ийм эрсдэлтэй бүсэд газар олгоод байд юм бэ гэж асуудаг. Тэгэхээр зөвхөн одоо энэ 35 дахь хорог яриа л да. Энд зөвшөөрөл тайлбар байд юм уу? За судалгаагаар бол 61 айл байгаа. Газар эзэмших гэрчлэгээ байхгүй. Тэгээ авсан айлууд нь одоо ямар ч тайлбарлах вэ? Эзэмшижсэн олон жил амьдарсан айлууд бол өмчсөн. Хуулиараа бол хориотой. Бичээр одоо газрын чөлөөлөе гэдэг арга хэмжээ авах хэцүү юу? Хүндрэлтэй асуудал бол байдаг. За 2-3 айлал нүүдэг жилдээ. Яг ингээд үерт ороод ингээд амьдрал асуудал нь яг ингээд тулаад ирэхээр нүүж байгаа. Газар болоо заагаагүй ш зааж өгч байгаа манайхан бас үерийн одоо яг онцгой айлд өрцөн айлууд одоо зааж өгдөг. За тухайн байршил дээр иргэд очиж гутаа дэд үцээхгүй сургууль цэцэрлэг холдсон гэдэг шалтгаанаар буцаад хүрээд иртээ. 35 дугаар хороогоо харин хайжгаад олчлоо. Сайн байна уу? Таны өрөө шаллаа. Хадад видеогийн орсон суугчдын нөгөө бохир нь хайлж орж ирээд мал долоогоод байна гэж гомдол. Сайн орж иж байгаа. Танаас одоо хичнээн иргэн төлөө. Оршин суугчтай. Манай хэрэг 6800 орч. Одоо яг энэ халиад оршин өртөж байгаа халиуд нэгээд байна. 84. Тэгээд энэ айлууд бол бүгдэнд мэдээлэл бол тараагаад өгсөн. Шуудхан хэлэхэд нэг лоурийн маягтай юм яваад байна тийм үү? За энэ бол одоо бас хүмүүс амьдралын боломжос шалтгаалж байгаа тийм. Яагаад гэвэл өртөг багтаа гэхээр л эдгээр чи хоорондоо газрын гэрчлэгээтэй гэрчлэгөө дээрээс нь дулааны үлрэлт ч юм уу зуны цагт ирэхэд бол гоё газар харагдчихэдэг. Та нар яагаад тэгээ буулгаад идэх юм бол хашаа хороо барьж байгаа юу болгон дээр очиж мэдэгдэл өгч байгаа. Тэгэхээр бид нар өөрснөө мэдж байгаа бид нар энэ худалдаж авсан бидний гэрчлэгээтэй газар гэсэн. Ингээд өөрснөө хүчээр буучдаг байхгүй. Цэвэр иргэдийн өөрсдийг нь хариуцлах гэж тайлах гэдэг юм. Ер нь бол иргэдийн хариуцлага маш их шалтгаалж байгаа өөртөөс. Зяг. Хорооны засаг дараагаас мэдээлэл авахар чинь ер нь бол иргэдийн өөрсдийг нь цэвэр хариуцлага л гэж яриад байна л да. Төр иргэн хоёрын хооронд л үйл ойлголцол үүсээд идэг. Уг нь бол иргэд өөрсдөө сайхан судлаад энэ газар зөвшөөрөлтэй юм уу, гэрчлэгээтэй юм уу, гэрчлэгээгүй юм уу, эсвэл энэ газар нь энэ хороонд одоо газар олгож байгаа үгүй гэдгийг ядаж ирээд хороон дээрээс асуучих юм бол тэгэл асуудал үүсэхгүй л байна шүү дээ, тэ. Одоо хайчч болоо тэжка. Нийслэл Улаанбаатар хотод одоо үерийн аюултай бүс за энэ халиад тушин тийм үү эрсдэлтэй газар байдаг өрх айлын тоо 2800 гэж байгаа байхгүй юу. За яг халиад тушин гэдэг нүүлгэн шилжүүлээ яаралтай гэхээр 200 өрх байгаа. За тэгэнгүүт одоо энэ хүмүүс зарцуулдаг жилд энээс урдчилсан сэргийлж хийдэг ажлын зардал гэдэг 200 сая. 200 өрхийг заяа та нар халиад тушнаас гаргахын тулд 200 сая төгрөг жил болгон зархад хөрөлтэй үстэй. Хүн солигддог юм уу эсвэл тэр хүмүүс нь байж л гэдэг юм уу? Тэр хүмүүс байж л байгаа гэсэн үг шүү дээ. Бенжамин гэдэг шиг чинь яг нэг доошогоо урсч орж ирдэг нөгөө шуудуугаар чинь халиад тушиг үүсээд тэгээ ингээ хальдаг штэ. Тэгээ тэрий чинь нөгөө арилгахын тулд баталгаа хамгаалах юмтаа бид нэр хамтраад улсын онцгой комиссийн нийслэлийн онцгой комисс хамтраад дэлбэлж ирсэн шүү дээ. Өөрөө. Тэ. Хүн хэлхээснээс цааш жижигээс цааш гээд одоо юу гэдгийг 2 жилийн өмнө тэр нөгөө сүртэй үер булаа штэ. Тэгэл одоо хот нийслэлгүй гарлаа. Бүр зэвсэг хүчнээ дайчлаа. Одоо шуудаа элс зөөлөө тий. Сэлб мэлбгээд. Яг үнэндээ бол хараа энийг бол ингээд дэлхийн улс оронд яриул энэ бол ичмэр зүйл байхгүй юу? Тэртээ тэргүй энэ сэлб чинь гол. Тийм үү? Энэ дагуу ингээд байшин хороол барих нь өөрөө эрсдэлтэй. За тэгээд одоо манайх айгүй өндөр үнэтэй ингээд одоо юу зарж байна? Байшин. Тэр байшингууд нь тухайлбал тэр дунд голын дагуу баригдсан одоо их найд худалдааны төвөө ойролцоох бүх барилга. За тэгээд тэр уртлынх нь хороолууд тий. За эдгээр бүгд ингээд гараж нь усан тавьчих байгаа байхгүй юу? Тэгээ чи ямар байшинд амьдарч чинь ямар үнээр авсан бэ гэдгийг манай нийслэл иргэдээс мэдмээр байгаа. Ер нь бол ингээд тийм одоо хууль бус үйл ажиллагаа явуулаад тэгээ одоо аква гарден хороолыг буулгаач гэдэг хүмүүс хүсэж байгаа шүү дээ. Гэтэл тэр аква гарден ч одоо буухгүй л байсаар байгаа. Тэр их ч ашиглалтанд орох гээд зараад эхэлсэн байна. За ашиглалтанд орё гэж үдээ. Гэтэл тэрэнд орж байгаа хүн бол хамгийн эрсдэлтэй байшин байгаа л гэж өөрөөгөө бодох хэрэгтэй байхгүй юу? Та болохоор нөгөө иргэд сонголтоо сайн хийх хэрэгтэй тий. Аюулгүй газар тий үерт авахгүй тийш дээ. Аква гарден ч үнэ нэмлээш хурдаа аваа гэж хэлсэн шүү дээ. Үгүй та нар бодлоо нөгөө үер буусан чинь биокомбинатд заа нэг нөхөр бүр яг ингээд нэг юм туул гол яг голд хаус ирсэн тий. Тэг бүр гарахгүй тий. Манай гарсан биз дээ. Тий. Бас тийш болт юм уу? Тэгээд тэр хүний ч аврахын тулд онцгой нисдэг зэрэг нисгээ заяа.
Бүс ийшээ асаа вэлэрөө явж бас яг туул голны ирэн дээр барьсан хаус байдаг үстэй. Тэдний ч аврах гэж нийслэл онцгойгоо маш их хүч хаяштай одоо амар үер буул. Тийм шүү дээ. Тэгээд Тэр туул голын голд байсан байшин хинийх байлаа. Тэнд ер нь хин байшин барих зөвшөөрөл өгсөн гэдэг. Тэгээд тэгээд нэг хөвлөж сууж байгаа л мартчихсан. Яаж үсэ голын дунд одоо өөрсдөө арал гэж бодсон шиг аралт. Барьсан байж болохгүй үстэй энэ ч бас амар зориг байгаа. Яасан дураараа юм бэ гэдэг чинь тэр нөхөр байсан шүү. Энэ ч юу сэлб гол юм биш үү? Сэлб гол мөн ихтэй. Одоо энэ чинь дээш өгсөнгүүт бандаг дулмын аршаантай нийлчтэй. За тэгээс та байхгүй. Гэтэ ийм айлууд юусоо нүүхгүй. Амар сонио. Түрүү та нар нүүхгүй мө гэсэн чинь нүүхгүй гэж авсан шүү дээ. Хөөтөө шүү. Энэ айл яг нүүмээргүй байна гэдэг. Энэ айлын эзэн хаана вэ? Эзэн одоо өөр тийшээ шилжээд амьдарч байгаа. Хизээ ирдээ. Сая одоо энэ халиа гартал амьдарч байгаад явсан. За. Халиа гараад угаасаа эдгээр чинь доор ундрахтай байхгүй. Тэгээ энэ айл хэр удаан энд амьдарч байгаа юм бэ? Одоо 10 жил амьдарч шүү дээ. Бүр ингээ энэ устгаа юу? Одоо ингээд өвөл болохоор усгаар нь зундаа хүрээд ирнэ. Нүү ихлээр нүүхгүй. Тэгээ нүүхлэр нүүхгүй шаардах хуцыг байнгын өгнө. Такси ахлагч юм байна. Тэгээ яагаад нүдгүй? Шалтгаанаа юу хэлэх вэ? Одоо тэгээ шалтгаанаа тэгэл одоо тэгээ хизээ газар дорох гэж байна л гэдэг шүү дээ надаас ч. Тэр юмсаа газар дорохоор яах вэ? Одоо тэгээ газар зарах гээд байна. Газараа зарах гээд байгаа юм байлгүй одоо. Одоо хоёр хөгшин байдгийг болно. Тэгээ хоёр хөгшин ер нь төв рүү байранд ороо явцсан. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг байхгүй юу? Хоёр суг таягтай. Тэгээ сая энэ өвөл бол эндээ өвөлчсөн. Энэ тэгээ зуны үертэй яах вэ? Зуны үерт бол энэ чигээр битүү ус болно шүү. Орчны үер байгаа шүү дээ. Тэрнгээр яг нөгөө хөгшин байж таарсан ганцаараа байгаад тэр хөгшин чинь байшин дотроо суугаад хахад өвдгөр устаа сууж байсан юм байна. Тэгээ өөрч гаргаж авсан байгаа юу. Хороноос одоо тусламж энэ төр хүсдэггүй. Одоо үерт ороход нөгөө үерийн нөгөө 5 сая төгрөг айлуудад өгсөн шүү дээ. Тэрэнд авсан. Тэгээд одоо хашаа ороогоо янзлаарэ гэсэн. Тэгээ одоо энэ 3 модыг ингээд тайлсан бид нар бас. Тэгээд ерөөсө хүнсний тусламжийг гэдэг бол ер нь бол одоо яг цаанаасаа ирж байгаа юугаар нь бол ер нь өгөөл идэв. Баян авдаг байна шүү дээ. Ер нь бол одоо танаас хойш 4 жил бол энэ айл авсан л шүү дээ. Ер нь бол тийм. Одоо саяын хэсгийн авлагчаа ярьж байгаа 4 жил ингээд үерийн гамшигт нэрвэгцэн гээл 5 сая. За ингээд нэрвэгцэн гээл хоол унд те ингээд аваад эн чинь тэгээд ерөөсөө ингээд халамжинд байдаг. Тэгэл энэ хашаагаараа далимдуулж усаас мөнгө авдаг айл ахна шүү дээ. Хэдүүлээ санаадаг байдлаар Тэшкэгийнхаа сонгосон санал болгосон сэдвээр хэдүүлээ сайхан яваад ирлээ. Та хэд өглөө гайхсан уу? Гайхлаа үү. Тийм. Нэг харахад халиа түшиг гэдэг гамшиг юм шиг мөртлөө нөгөө талдаа газрын маш том луур болцсон байна. Одоо зөвхөн Баян зүрх дүүргийн тэр дарыг цаашлаад тэр улаастай хонхор тийм ээ. За газрын 1.5-аас 20 сая хүртэл дамлж зараад удаа дараа ингээд зарж байгаа өрх айлууд үүссэн байна. Яг энэ нөхцөл байдал дээр. Хоёрт нь болохоор энэ зовлон далимдуулаад төрөөс байнга татаас авч амжиргаагаа авч явдаг хүмүүс бий болцсон байна. Зөвхөн үерт нэрвдээд тэр айл одоо үерээс зайлуулнэгээд одоо 2024 оны үерээс одоо 5 сая төгрөг аваад тэр нийслэлээс дүүргээс өгөө те өчнөө мөнгө авчаад одоо л нүгээгүй дараагийн үерээ хүлээгээд дараагийн тэтгэмжээ хүлээгээд сууж надад харамсалтай санагдсан. Шантаажлагч иргэдтэй юм байна. Манай Улаанбаатар хот. Бүр те газарт орвол нүү яах вэ? Эсвэл худалдаа давал нүү яах вэ гэж төрөө шантаажлаад, хороогоо шантаажлаад, тэнд ямар ч гэмгүй ажиллаа хийж байгаа хэсгийн ахлагчийг шантаажлаад, тэгээ дээрээс нь бүх хандив тусламжинд хамрагдаад байж байгаа одоо шантаажлагч иргэдтэй болцсон юм байна. Энэ хүмүүсээс ер нь Монголын төр үсэндээ айгаад байгаа гэдэг амар муухай бодол надад төрж байгаа юм. Нэг талаасаа Энэ халиа тушин шар усны үерээс үүдэж байгаа бүх асуудлууд шүү дээ. Зүгээр зохиомл юм байна. Нөгөө нь халиа тушин үүсдэг газрууд дээр газар олохгүй байхад зохиомлол дээр нь шороо хасгаад айлууд буугаад байна. Энэ бол зохиомл. Зөвшөөрөлтэй газрууд байгаад байгаа үз. Хамгийн гол нь доороос нь ус ундарч байгаа газар л айл бууцсан тэгээд гэрчлэгээтэй байгаад байна гэдэг чинь цаана юу байна гэж бодож байна. Авилга, халамжладаг төртөө учраас манайхан чинь яад гэвэл тэрийг нь далимдуулаад мөнгө нэхээ суучдаг нөгөө нь шантаажладаг гэдэг чинь тэр ихгүй. Тэгсэн чинь онцгой байдлын ерөнхий газрын дарга Ариун буян генерал бүр тэр хавар шалгалтанд явж байгаад энэ айл яагаад нүдгүн бэ гэсэн чинь мөнгөөр тохиролцсноо гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энэ хоёр юу гэсэн гэхээр тэр айлын ноцоо гэсэн та яриад үнийн асуу. Би худлаа яриаггүй гэсэн чинь Ариун буян генерал аваад ирсэн гэж байгаа байхгүй. Онцгой байдлын ерөнхий газраас ирж байна. Та эндээс нүүхгүй болохгүй. Бид нэр тохиролцъё. Мөнгөний үгүй таны өөр газар очиод амьдрах боломжоор хангах гэсэн чинь нэг айлын газар байнгын усанд автдаг газрыг 300 сая төгрөг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгон чинь зүгээр зохиомл халиа тушингоос үүсэж байгаа шар усны үерээс үүсэж байгаа бүх асуудлууд чинь зөвхөн хэдхэн иргэний ашиг сонирхлоос үүссэн зохиомл
эрсдэл асуудал байна л гэж яач. За мэдээж энэ дунд бас юм хоёр талтай тийм ээ. Яалтчаас ирсэн ах тэг жишээ нь юугаач мэдгүй л тавцсан. Яалтчгүй бас энийг мэдхгүйгээр холдож авсан. За амьдрахын ирэхээр тэр нөгөө хонхор тайсан нөгөө таньдаг хүн 1.5 саяар зарахаар айлын хашаас гаргаад авсан. За ийм хүмүүс бол байгаа. Гэхдээ энэ хүмүүс бол нэг өсрийн 30% юм байна. За бус нь бол 10 жил, мөн 8 жил. Энэ яг 1 жилд өртсөн биш байгаа учраас би бол бас Батшгийн хэлдгээр тэр зохиомл гэдэгтэй санд нэг. Бид нар ийм зүйл улсын татвар төлөгчдийн мөнгө, энд Нямбатрын мөнгө байхгүй шүү дээ. Энд оюун эрдний мөнгө байхгүй. Энд дүүргийн засаг дарга, жаргал сайхны ч юм уу тэр сонгын ахны засаг даргын, чингэлтийн засаг даргын мөнгө гэж байхгүй. Энд чинь татвар төлөгч бидний хувийн бизнес эрхэлж байгаа биднээс нөгөө 40 хэдэн хувиар авж байгаа тэр татврын мөнгийг нэг паразит нөхөр ингээ халиад чин дээр өчнөө юм 50 дугаараар залгаад хүмүүс зараад ингээ баяжаа сууж ийн гэсэн. Наа тийм аим харамсалтай юм төрсөн шүү дээ. Би тэгээд за дахиж энийг сурвалжлаад эмзэг айл майл гэж явахгүй гэж би бодсон. Манай үзэгчид өөрсдийнхөө үзмжээр өөрсдийнхөө байр сууриас те бидний дүгнэлт бол бидний дүгнэлт. Та бүхэн бас өөрсдийнхөө дүгнэлтийг хийх эрх чөлөөч юм бол байгаа учраас та бүхэн бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг үзээд нэгийг бодож хоёрыг тунгаагаарай. Дараагийн дугаараар ирэх уулзтлаа. Түр баяртай. Бас манай пэйж дээр тийм Vigo пэйж дээр лайк, фоллоу дарахаа бити мартаарай. Шеэр хийгээд өгөөрэй баярлалаа.